Крисмас баяр ойртож байна. Одоо 2-7 хоногийн дараа бид нэр яг Крисмас баяраа тэмдэглэнэ. Та нар бэлэн байгаа үстэй. Байнга л бэлэн үү? Баяр тул. Есүсийн ирэхэд бол бэлэн байгаа яа. Дахин ирэх тухай ярьж байгаа шүү дээ би. Нэгдхийг нь бол бид нар тэмдэглэж байгаа, хоёр дахьыг нь бол бид нар хүлээж байгаа. Есүсийн тийм ээ. Харин Есүсийг хүлээх энэ одоо Христ итгэлийн амьдрал тийм ээ. Бид нар амьдралын тухай ерөнхийдөө ихэвчлэн суралцж байгаа тийм ээ. Марк номноос бид нар нэлээд одоо явцсан байна. 8 дугаар бүлгийн төгсгөлийн хэсгийг өнөөдөр бид нар ярилцсан. Христийн тухай шавнар нь ерөөсөө ойлгохгүй явсаар байгаа одоо тийм одоо үзэгдлийг бид нар өнгөрсөн удаа дээр одоо ярилцсан байгаа. Анх удаа Христийг Есүсийг та бол Христ гэж тийм ээ Петр нөгөө шавнарынхан өмнөөс анх удаа одоо хүлээн зөвшөөрсөн гэх юм уу? Эсвэл ойлгосноо бол хэлсэн байгаа. Гэхдээ тэд нар бүрэн ойлгосон байсан уу гэдэг бол асуудал байгаа. Мэдээж хэрэг өнөөдөр олон Христэд итгэгч хүмүүс юу гэж ярьдаг вэ? Би бол Есүст итгэгч гэж. Есүст итгэгч гэж хэлж байгаагаараа Есүс бол намайг одоо аварсан. Тэр бол үнэхээр гайхамшигтай нэгэн гэдэг тухай хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ яг Есүсийн үйлсийн талаар, Христ итгэлийн амьдралын талаар тэр болгон бас сайн мэдэхгүй байгаад идэг. Олон Христ итгэгч хүмүүс. Тийм учраас заримдаа итгэдэг хүмүүс хүртэл хэлдэг шүү дээ. Тэр Христчин гэж хэлсэн мөртлөө ингэдэг, тэгдэг, тийм муухай зуухай гэж. Нэг Христэд итгэсэн нэг эмэгтэй надад хэлж ирсэн. Олон жил одоо даргын ажлыг хийгээд тэгээд зөндөө олон Христэд итгэгч хүмүүс байгууллагад нь байдаг байсан. Тэгсэн ерөөсө тэр Христ итгэдэг гэдэг тэр хүмүүс амар хамгийн хэцүү хүмүүс байсан гэж. Дандаа ховж ярьна. Дандаа удирдлагынхаа эсрэг янз бүрийн юм хэлнэ. Гомдол гаргана. Тэм учраас би Христ итгэгчдэг жоохон онцгүй хүмүүсээ гэж би боддог байсан гэж. Христ өөрөө муудаа биш. Хүмүүс нь муудаа юм байлаа гэж. Нэг мундаг пастор юу гэж хэлсэн гэхээр Христийн сургаалыг бид нар Христ итгэгчдээс биш өөрөөс нь сурах хэрэгтэй гэж нэг хүн хэлсэн. Яагаад Христэд итгэгч хүмүүс заримдаа бид нар яг үнэндээ Христ итгэлийн одоо амьдралаар амьдрч чадахгүй эсвэл бусдад тэрийг үзүүлж чадахгүй байдаг вэ? Энийний бас хамгийн том шалтгаан нь өнөөдөр бидний ярилцах Есүсийг дагаж амьдрдаг амьдралынхаа тухай буруугаар ойлгосонтой холбоотой байдаг. Өнөөдөр энэ дахиад бүгдээр хамтдаа ярилцъя. Өнөөдөр бидний ярилцах хэсэг болохоор 8 дугаар бүлгийн маань Маркийн 8 дугаар бүлгийн 31-ээс 38 дугаар ишлэлийг бид нар ярилцсан. Та нарын маш сайн таньдаг юу байгаа. Яг гэвэл Лук номон дээрээс бид нар одоо явж хахад энэ хэсгээр таарлсан санагдаж байна. Лукийн нөгөө бишээ сургалт зөвлөлийн талаар ярилцж явах явцсад. За 31-ээс би уншия. Тэр тэдэнд хүний хүү их зовлон амсах ёстойг болон ахлагчид, ахлах тахилч нар хийгээд хуулийн багш нарт ад үзэгдэж алуулах ба 3 хоногийн дараа амьлах тухай зааж эхлэв. Есүс энэ үгийг ил шулуухан айлцсанд Петр түүнийг хажуу тийш нь аваачаад зэмлэж эхлэв. Гэтэл Есүс эргэхдээ шавнараа хараад Петрийг загнан "Миний араас зайл сатана. Чи бурхны юмсыг биш харин хүмүүний юмсыг л бодож байна" гэв. Тэрээр хурсан олныг шавнарынхан хамт дуудаж тэдэнд хандан "Хэн нэгэн нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа үүрч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийг алдана. Харин хэн миний төлөө сайн мэдээний төлөө амиа алдана тэр түүнийг аварна. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Амиа эргүүлэн авахын тулд оронд нь хүн юугаа өгөх вэ? Завхай нүгэлт энэ үеийнхэн дотор хэн надаас болон миний үгсээс ичнэ тийм нэгнээс хүний хүүч эцгийнхээ цог жавхлан дотор ариун тэнгэрлэгч нарын хамт ирэх үедээ мөн ижих болно гэж хэлвэ. Амен. За энэ хэсгийг бол бид нар айгүй сайн одоо мэдж байгаа даа. Хэрвээ та нар намайг дагмаар байвал загалмайгаа үүрээд намайг дагаарай гэсэн Есүсийн үгийг бид нар маш олон удаа ярьдаг хэрлэг. Яг энэ хэсгийг одоо хэлсэн хэсгийг Марк одоо энэ ч бид нарт
юу болсон талаар ерөнхийдөө хэлж байгаа. За Есүс нөгөө шавнараас асуусан хүмүүс намайг хин гэж хэлж байна гэсэн. Чин зарим хүмүүс Иохан Баптист гэж хэлж байна, зарим нь Элия гэж хэлж байна, зарим иш үзүүлэгчид магадгүй Иремая ч юм уу тийм одоо хүн дахин одоо ирсэн байна гэсэн ийм одоо зүйлийн тухай хүмүүс ярьж байна гэж. Тэгээ Есүс хэлсэн шавнараас тэгвэл та нар өөрсдөө намайг хин гэж үзэж байгаа. Хүмүүс намайг магадгүй олон янзын зүйлээр сайнаар ч юм уу, муугаар ч юм уу ойлгож болно. Гэхдээ шавнар та нар өөрсдөө намайг энэ олон жил дагаж явчаад яг юу гэж үзэж байгаа юм бэ гэж. Тэгсэн чинь хэрвээ бид нар өмнөх жоохон хэсгийг ингээ харах юм бол Петр 29 дугаар ишлэл дээр ингэж хэлсэн. Та бол Христ гэж хэллээ гэж. Тэр Христ гэдэг энэ үг зөвхөн Петрт зүгээр л ойлгогдоод өнгөрсөн эсвэл зөвхөн тэр хүлээн зөвшөөрлөнд хараахан амьд итгэл болж чадаагүй байсан уу мэдэхгүй. Ямар ч гэсэн өнөөдрийн бидний энэ одоо ярилцсан хэсэг дээр Есүсийн Христ гэдэг тухай Петр тэр яг сайн бас ойлгоогүй байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 31 дээр Есүс хэлсэн. Хүний хүү буюу өөрийгөө хэлж байгаа. Их зовлон амсах ёстой. Тэгээ бүр ад үзэгдэх ёстой. Тэгээд алуулах ёстой. Тэгээ 3 хоногийн дараа дахин амьлах ёстой гэж хэлж байгаа. Ёстой гэж хэлж байгаа нь тийм боломж байна ч гэдэг юм уу? Эсвэл тийм одоо олон боломжуудын нэг нь энэ байна гэдэг тухай бол яриаггүй. Энэ бол яг ёстой. Энэ бол ингэх үйлдэгдэх ёстой зүйл. Христ энэ зүйлийг хийх ёстой гэсэн ийм тухай Есүс ярьж байгаа. Есүсийн загалмайн үхлийн талаар хүн төрлөختний гэм нүглийг үүрсэн тэр үйлдлийн талаар ярихгүйгээр Христ итгэл гэж байдаггүй. Зүгээр л гоё баяр хөөр, амар амгалан, сайн сайхан, хөгжил баясал, цэцэглэл, ийдэг зан энэ бүх зүйл Христ биш. Магадгүй шавнарын тухай тиймэрхүү зүйлийн тухай бодож ирсэн ч болно. Христ гэдэг бол тэр байтугай бүр амьсныхын дараа Есүс дээш отохоос өмнө шавнар нь асуудаг. Одоо та хаанчлаа хизээ байгуулах гэж байна гэж. Бас л ойлгоогүй явж байна. Тэгэхээр Христ бол яг хинбэ гэдэг тухай бид нар ойлговол ерөнхийдөө бид нар ойлгодог. Гэхдээ Христ итгэл гэдэг бол Христийн тэр зовлон үхэл, адлуулал, үзэн ядалт, хавчлаг, нулималт, доромжлол, гүтгэлэг, аллаг энэ бүх зүйлгүйгээр Христ итгэл яригддаггүй. Тэгэхээр хүмүүс арай эсрэгээр нь боддог. Христ итгэл бол гоё, хоол өгнө, инээд баясал өгнө, сайн сайхныг өгнө мэдээж. Тэр нь гэхдээ юуны улмаас вэ? Христ зовсон учраас. Есүсийг гицмэн цэцэрлэгт эцгээс асуудаг. Энэ аягийг би уухгүй байх боломж байгаа юу гэдэг тухай асуусан. Тэр аяг гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Хүн төрлөختний өнгөрсөн одоо ирээдүйд хийсэн бүх аимшигтай гэм нүгэл Бурхны өмнө байж болохгүй. Тэр олон шалтгаанууд тэр аяганд байсан. Түүнийг Есүс өөр дээрээ авахгүй байх боломжтой талаар эцэгтэйгээ зөвлөж ирсэн. Гицмэн цэцэрлэгт залбирлыг танаа санаж байгаа тийм ч боломжгүй. Бурхны хүсэл юу гэхээр хүн төрлөختнийг аврах хүсэл. Тэр аврах хүсэл бол зүгээр нэг гоё хүсэл биш. Үйлдэлтэй хүсэл байсан. Тэр хүсэл бол хүн төрлөختний өмнөөс Бурхан өөрөө аимшигын зовлон гидлэх, алуулах ийм одоо хүсэл, тийм хүсэл байсан. Яагаад? Бурхан тэр муу мухайн зүйл дуртай учраас юм уу? Үгүй. Хүн төрлөخت нь тэрнээсээ өөр замаар салах боломжгүй учраас. Саяхан би нэг ламтай нэг зэрэг сегмент дээр ярилцдаг дорсон гэсэн шүү дээ, тийм үү? Тэрэн дээр би бас юу гэж бодож ирсэн гэхээр манай лам ч байх үү те. Тэр ламбугаа бол юу гэсэн гэхээр хүн бол өөрөө ингээд сэтгэлээ сайхан болгоол, тийм ээ? Ингээл одоо тэр олон сайхан одоо үгд эцсийн гоё номнуудыг уншаал. Бурхан багшийн одоо
Буддагийн тухай, Шигамонагийн тухай ярьж байна л да. Хэлсэн тэр сургаалууд ингээд бодоол. Ингээл ингэх юм бол одоо цагаан ногоон дарих хүнүүд одоо юу байдгийг тийм ээ нэг алтан гэрэл инээ тэрэнүүдгээ сайхан уншуулаад ингээл ингэчих юм бол хүн өөрөө ингээд дотроос гоё одоо болоод гэгэрээд тэгээд энэ ертөнц амар тайван сайн сайхан болно гэдэг энэ онлын тухай ярьж байгаа. Тэгээ би юу гэсэглээ Христ итгэл яг энэс зэрэг хүмүүсийн дотроос бол гим нүгэл муу мухай энэ зүйлийг гардаг. Харин Христ энэ бүхнийг цагаатгахын тулд өөрийгөө өргөсөн. Ийм өөр онолтой бид нар, ийм өөр үзэл баримталтай хүн өөр дөр найдсан гэхээс илүү бурханд найдсан найдлагаар амьдрдаг ийм амьдралыг Христ итгэл гэж хэлж байгаа. Хүний хүү зовно гэдгийг сонсоод шавнар нь гинт тийм ээ одоо магадгүй урам хугарсан. Христ гэж хэлсэн зөв байсан. Энэ бол сайн мэдээ байсан. Месая гэсэн үг. Яг еврейгээр хэлэхдээ машиях гэж хэлж байгаа. Англичууд яаж яваад месая болгоцсон мэдэхгүй. Ямар ч хэлсэн еврейгээр бол машиях гэсэн үг. Машиях гэдэг нь тослогдсон, томилогдсон, бурхнаар тусгаарлагдсан аврагч гэсэн утгатай. Тэм учраас энэ бол сайн мэдээ байсан. Гэтэ яг юунаас аврах гэж байгаа юм? Зүгээр нэг уснаас аврах тухай яриаггүй. Энэ мөнхийн аимшигтай тамаас аврах тухай ярьж байгаа. Мөнхийн үхлээс аврах тухай ярьж байгаа. Хамгийн сүүлд үхэл хүртэл өөрөө шийтгэлээ хүртээд байхгүй болно гэж байгаа. Тэрнээс аврах тухай ярьж байгаа. Тэр одоо тэр Христ гэдэг энэ одоо үгний цаана байгаа утга санаа бол ямар ч гэсэн аврал. Гэтэл зүгээр л нэг юм аврал уу? Зүгээр л нэг аврал уу? Зүгээр л нэг одоо өнөөдөр одоо би өстө муу авах хэрэгтэй байсан чи овоо гайгүй дунд авчлаа гэдэг аврал юм уу? Өнөөдөр би өстө ээжтэй загнуулна гэж бодож загнуулсангүй аврагдлаа гэдэг ийм аврал юм уу? Үгүй. Энэ бол бүр гүн гүнзгий бидний оршин тогтнолын авралын тухай бид нар ярьж байгаа. Тэрийг Петр болон Шавнар бас тэр болгон хараахан ойлгоогүй учраас Петр яасан энэ тухай ярангууд Есүсийг зэмлэж байгаа. Юу гэж та бурхны хүн байж ээж тэгж болдг юм уу? Юу хөх мөх тухай яриад байгаа. Муу ярнаадах ч юм. Монголоор бол тэгж ярьж байгаа шүү дээ. Юу та чи Христ байж ээж юу үхэх хагцах тухай юм яриад байгаа. Дөнгөж 30 чадах юмстай байж ээж. Муу ойлгоогүй. Петр хараахан ойлгоогүй байсан. Бурхнаас илгээгдсэн тэр Христ яг ямар үлстэй амьдралыг туулах вэ? Одоо бид нар сая Крисмас баярыг одоо тэмдэглэх гээл байж байна. Крисмас баяр хөөргийг тэгэл тэр олон хонх монх гоё тийм ээ цэцэг жимс одоо идэж уух юм. Гоё палааж ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд бол тийм ээ үс засалт инээ тэр нүүр ам бодол. Гэхдээ тэрний цаана тэр Есүсийн энэ төрөлтийн цаана юу байгаа вэ гэхээр түүний зовлонтой амьдрал үхэл алуулах энэ аимшигтай зүйл байгаа гэдэг юм. Энэ нь зүгээр нэг би болоогүй. Энэ хүндрэлтэн хэдэн мянганы туршид хийсэн гим нүгэл бидний амьдрал одоо бас өөртөө энэ гим нүгэл Есүсийг Бурхныг загламай дээр аваадсан. Бид нар хамаатай тэрэнд. Тийм учраас бид нар Бурханд баярлалаа гэж тэр төрсөдрийг тэмдэглэдэг. Тийм ээ? Бусад өөр ямар ч хүүхдүүдийн төрсөн өдрөөс өөр тэмдэглэгддэг. Дэлхийд дээр төрсөн өдрөө тэмдэглүүлдэг ийм одоо агуу тийм ээ жил болгон тэмдэглүүлдэг хүн байхгүй. Есүсээс өөр. Яагаад гэвэл Есүс хүн төрлөختний төлөө энэ дэлхий дээр зовлон амсгаар ирсэн. Зүгээр жаргал харуулахаар ирээгүй. Зүгээр жаргана гэдгийг юу гэдгийг харуулахаар ирээгүй. Баяр цэнгэл гэж юу гэдгийг харуулахаар ирээгүй. Яаж зовлонг тийм ээ зовлонг давн туулахыг харуулахаар ирсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Бурхны хэрвээ бид нэр зүгээс хэрвээ харах юм бол энэ дэлхий бол баяр хөөртэй. Гэхдээ тэр баяр хөөр үргэлж энэ зовлонгуйг хүнд хэцүү зүйлээр өлгийдөгдсөн байж байгаа.
Тэм учраас монголчууд ажигласан үхэх, төрөх, үнэн. Тэгэл баг. Тэгэд энэ хоёр бол хамгийн одоо хүмүүсийн одоо төрөх гэдэг бол үхэхтэй адилхан гэж хүртэл хүмүүс ярьдаг. Бидний баяр хөөр бол төр зуурынх байдаг энэ дэлхий дээр. Харин мөнхийн тэр баяр хөөргийг Есүс өгөхөр гэж. Шавнарын бодсон зүйл нь Есүсийг нэгэн хэдэн алуурчид аимшигтай гарууд хурж ирээд алчна гэдэг юм магадгүй бодол байсан. Гэтэл Есүс энэ ч маш тодорхойгоор ил шулуухан гэж энэ 32 дугаар ишлэл дээр хэлсэн нь юу гэсэн үг гэхээр маш тодорхойгоор хэлсэн гэж хэлж байна. Ахлагчид болон хуулийн багш нар тухайн үеийн нийгмийн элитүүд Есүсийг яг нөгөө талаар бас Христ бол Есүс бол Христ юм а гэж тэд нар таних яг тэр үед Сатан шавнырын нүдийг дахиад буцаагаад хаахыг хүссэн. Юу гэж Месая бол цовдлогдох ёсгүй, алуулах ёсгүй гэж бодсон. Тэгэхээр хуучин гэрээ дуулал 22 дугаар бүлэг Исая 53 дугаар бүлэг Есүс Христийн үхлийн тухай маш тодорхой бичсэн байсан. Тэр элитүүд хүртэл гараагүй Христэд итгэгч тухайн үеийн шавнар нь хүртэл тэрийг ойлгож мэдээгүй байсан. Есүс юу гэж хэлсэн? Та нар Сатаны залмиханд ороод байна гэж. Тэгээ Есүс Петрийг зэмлэхдээ миний араас зайл Сатана гэж. Яг нөгөө 40 хоног нөгөө одоо юу лээ? Мацаг бүрээ явж явах үед муйнас сүнс одоо Есүсийг сордог шүү дээ, тэ. Яг тэр сорилтын яг адилхан тэр зүйлийг Петр хийж байгаа. Үгүй та тийм ээ Месая юм чи ингэж яадаг зүгээр аргалчаачтай. Заавал үхэх хэрэггүй шүү дээ. Магадгүй тэд нар тэрийг сонсоод тэр аимшигтай муу мэдээг сонсоод үхнэ гэдэг муу мэдээг сонсоод тэр амьлах гэдэг тухай магадгүй зүрхээсээ бодоагүй байх. Сонсоочгүй байх. Тэр хэсгийг нь магадгүй ойлгож аваагүй. Яагаад үхэх гэж яагаад те ийм байж болох юм уу гэж. Тэгэд Есүс Петрийг зэмлдэг. Чи Бурхны юмсыг биш харин хүний юмыг бодож байна. Хүний юмсыг бодож байна. Энэ дэлхийн юмыг бодож байна. Яг Бурхны одоо бодож байгаагаар энийг харж чадахгүй байна одоохондоо гэж. Өнөөдөр Христэд итгэгч хүмүүс бид нар өөрсдийнхээ итгэлийн амьдралыг заримдаа Бурхны зүгээсээ бид нар харж чаддаггүй. Олон Христэд итгэгч хүмүүс өө яа гэм Бурхан уучлалчна гэж ингэж хардаг. Энэ бол хүний зүгээс харж байгаа зүйл. Хүний зүгээс харж байгаа зүйл. Та нөгөө Passion of Christ гэдэг киног үзсэн шүү дээ, тийм үү? Есүсийн зовлонгийн кино. Тэрэн дээр ингээл нэг амар ингээл зодоод байгаа хэсэг байдаг шүү дээ. Есүс ингээл яргалаа. Хизээ дуусах юм бол гэмээр ингээл бүр үргэлжлээл идэг шүү дээ. Бид нар яг Бурхан уучлалчна гэж хэлж байгаараа яг тэр зовлон үргэлжлүүлэл байгаа гэж ойлгох хэрэгтэй. Бидний гим нүглийн төлөө, бидний муу мухагийн төлөө Есүс загламын үхлийг авж байгаа гэдгийг бид нар заримдаа ойлгодог. Есүсийн хоёр дахь ирэлт бол ийм зовлонгийн ирэлт биш байх болно. Есүсийн хоёр дахь ирэлт бол сүр жавхлантай, цог жавхлантай, шүүгч, шийтгэгч хаан гэдгээр ирнэ. Эхний тэр ирэлт бол зовлонгийн ирэлт байсан. Яг гэвэл бидний өмнөөс Бурхан хайраа үзүүлэхийн тулд Есүс Христийн дэлхий дээр эхний удаа ирсэн. Тэгээ Есүсийн тухай маш тодорхой ярингууд гинт шавнар нь бүгд л тийм ээ Есүсийг зэмлж бодсон баг. Харин Петр түргэн амтаагаараа Есүст хэлсэн. Тийм ээ зэмлсэн гэдэг энэ ч хэлсэн. Гэхдээ магадгүй хэлсэн баг л да. Бурхны хүү эзэн тэ ингэж хэлж болдго юм уу? Засах гэж оролцсон. Яг өнөөдөр маш олон Христэд итгэж хүмүүсийн амьдралтай адилхан. Библиэд ингэж хэлсэн. Харин гэхдээ яг үгүй Библиэд гэж хэлсэн гэхдээ яг амьдрал дээр бол өөр штэй энэ гэж ярьдаг тийм хүмүүс байдаг. Амьдрал дээр өөр байдаг байхгүй юу гэж. Бурхнаас илүү мэддэг. Бурхнаас илүү юм яг амьдралыг үзсэн хүмүүс байна шүү дээ энэ дэлхий дээр. Тийм хүмүүстэй таарлцсан та нар. Тэгээ яг амьдрал дээр бол ингэдэг штэ болохгүй гэж. Бид нар заримдаа тиймэрхүү бодол заримдаа өөрөөс одоо автдаг. Тийм учраас Есүс өөрийнх нь шавнар болон тэр хавийн хүмүүсийг дуудаад
биш. За намайг дагна гэж байгаа бол та нар тийм ээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Загалмай үүрэх ёстой. Зүгээр нэг тавлаг байдалд ирэхийн тулд та нар Христэд итгээгүй. Тавлаг байдал гэдэг бол эзний дотор ирж байгаа тэр амар амгалан тэр баяр хөөр болохоос биш. Хүмүүсийн нүдээр харагдаж байгаа тийм баяр хөөр амар амгалангийн тухай би яриаггүй. Энэ дэлхийн өгч чадахгүй байгаа амар амгалан надад байгаа. Тийм баяр хөөр байгаа. Тийм үнэн байгаа. Харин тэр нь энэ дэлхийн бодож байгаагаас өөр. Хүн харахад хавчигдж, зовж, найдлагдж, алууж, хүндхэцүү байгаа боловч харин тэгдэггүй. Тэм эрдэнсийн тухай Паул ярьж байгаа тийм ээ. Тэгж харагддаг боловч гэж. Тэгээ Есүс тэр хүмүүсийг тоглоодод ирсэн. Намайг миний араас дагахыг хүсэж байгаа хүмүүс. Миний араас дагахыг гэж хэлж байгаа. Есүсийг дагахыг хүсэж байгаа хүмүүс. Эзэн нь совдлогдсон одоо үхэл хагцал үзсэн аимшигтай тийм эзэн байдаг. А нөгөө шавнар нь болохоор амар өөр аз жаргалыг хүссэн ийм хүмүүс Христ итгэлийнхэн харагдаж идэг заримдаа. Гэтэл Христ итгэл бол тэр загалмай гэдэг энэ зүйлээс ерөөсө холдох боломжгүй итгэл байдаг. Зүгээр нэг гоё хоол өгдөг, зүгээр нэг сайн сайхан зүйлийг ярьдаг юм биш. Харин Христ итгэл бол үргэлж биднийг юуг сануулдаг гэхээр Есүс Христийн дэлхий дээр ирсэн шалтгаан нь таны төлөө ирсэн. Та энэ дэлхий дээр ганцаараа амьдарч ирсэн ч Есүс ирж таны төлөө өөрийнхөө амийг өргөх болох байсан гэдгийг дандаа сануулдаг. Тэр сануулга Христ итгэгчдийг юунд дагуулдаг гэхээр өөрийгөө биш эзнийг дагах тэр одоо хүсэл эрмэлзэлд хүргэдэг. Тэгээ тийм учраас Есүс миний араас дагахыг хүсвэл өөрийгөө үгүйсгэн дагах хэрэгтэй гэж хэлсэн. Өөрийгөө үгүйсгэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Би хинч биш, би бол өстой нэрэ муу амтан гэж бод яар гэсэн үг юм уу? Дорой сэтгэлтэй бай гэсэн үг юм уу? Үгүй. Амьдралынхаа гол центр төвийг өөр дээрээ биш, эго дээрээ биш, Бурхан дээр байлгах гэсэн утгатай. Өөрийгөө үгүйсгэн гэдэг биш те өөрийнх нь зүн цонгийн эсрэг явна гэсэн үг. Бодож байгаа юмныхаа эсрэг явна гэсэн үг бас. Нэг одоо нэвтрүүлэг би үзчихсэн биш кинонд гардаг билүү? Үзчихсэн чинь нөгөө боксинг тэмцээнд орох гэж байгаа хүнийг ингээл дасгалж болж байгаа байхгүй. Тэгснэ ер нь бол бокс чинь болно гэдэг чинь нийтлэг хүмүүсийн хөдөлгөөнөөс эсрэг хөдөлгөхийг хэлнэ. Тийм ээ. Хүмүүс хүн зохих гэвэл ингээ хойшоогоо ч юм уу ингэж холддог байхад бокс ч юм бол өөдөөс нь хажуу тишээ алхдаг. Баруун тишээ хөдлөгийг бол зүүн хөлөө хөдлөх ёстой ч гэдэг юм. Өөрөөр үүдэг тэр тэгжиж тэр жинхэнэ бокс ч болно гэж ингэ зааж ирсэн. Ерөнхийдөө Христ итгэл бол бас хүмүүсийн бодлын эсрэг байдаг. Сингапурт нэлээд жил амьдрахтаа нөгөө нэг зүүн гарын дүрмтэй машинтай байдаг шүү дээ, тийм ээ. Одоо бид нар чинь замынхаа баруун талаар явдаг шүү дээ машин маа. Ингэ зөрдөг шүү дээ. Харин Сингапур бол нөгөө тийш зөрдөг. Дэлхийд 50 гаруй улсууд тийм зүүн гарын дүрмтэй буруу тийш явдаг. Бүх юм буруу тийш явахгүй. Тэгэд айгүй удаа амьдрсныхаа дараа би хурж ирээд машинаа барихтаа нэлээ олон удаа буруу урсгалд орцсон сөрцөө явж ирсэн. Тэгэл яана нэр энэ талаар явах хэрэгтэй шүү дээ. Тэр зуршил тэр буруу зуршлынхаа эсрэг тэр өөрхөн одоо intuition гэж ярьдаг тийм ээ зүн совин гэх юм уу да. Тэрнийхээ эсрэг хөдлөх хэрэгтэй болдог. Христ итгэх гэж байхын тулд. Баяр хөөртэй баймаар байна уу? Тэгвэл зовлон амсахтай байлан байх хэрэгтэй. Найдвартай байна. Найдваргүйчүүдэд туслах хэрэгтэй. Өсмөргүй байна уу? Хоол битий ид. Эсрэгээр нь явахыг заримдаа Христ урсгал сөрж явах. Тийм учраас Оксфордын нэг эрдэмтний бичсэн нэг ном байгаа. Урсгал сөрөх гэсэн тийм нэртэй ном. Тэгээ өөрийнхөө амьдралын тухай одоо 80 гаруй настай хүн байгаа юм л да. Джон Леннокс гэдэг. Тэр өөрийнхөө амьдрал Христ итгэл амьдралын тухай ингээд бичсэн нэг тиймэрхүү ном байгаа юм л да. Тэгээ дандаа нэг эсрэг сөрж одоо мань хүн өөрөө Оксфордын бүр математикч зөвлөх хүн байхгүй. Тэгээд мундаг том эрдэмтэн хүний хувьд Христ итгэлийн талаар хүмүүс ингээд дандаа уг нь бол их мөрөн ингэж урсж хахад
Христ итгэж гэсэн ингэж урсах ёстой гэж ийм байдлаар дандаа ярьдаг. Харин мань хүн хэлэхдээ үгүй бид нар бол эсрэгээр нь явж байгаа хүмүүс. Нөгөө ямар зах сүлээ салмон зах сүлүү тийм ээ. Урсгалын эсрэг явсаар байгаа тэр урсгалын тэр дээр ихэд очиж төрдөгтэй адилхан бид нар тэгж амьдрэх хүмүүс гэсэн ийм замаар ярьж байгаа. Тийм учраас Есүс юу гэж хэлсэглэх хэрвээ та нар өөрийгөө үнэхээр сайн байлгамаар байна уу? Өөрийгөө үсэг. Өөрийнхөө бодлоор биш яв гэсэн үг. Юуны ямар бодлоор явах юм? Мангар юм шиг бай гэсэн үг юм уу? Үгүй. Юу гэсэн үг вэ гэхээр Есүс юу гэж хэлснээр яв. Заримдаа Есүс юу гэж хэлсэн биднээс ойлгохгүй байж болно. Гэхдээ бид нар тэрүүгээр явна гэсэн үг. Заримдаа хүүхдүүд тодорхой тоглоомыг сураагүй ч юм уу гэхлээр тэгээд үгүй чи ингэх ёстой гэж зөрөөд идэг ээж аав. Тэгээд ээж аав нь юу шилдэг вэ? За ямар ч гэсэн чи ихлээд ингэчих. Ингээд эхлээд яач вэ тэгээд зөв болно гэж. Би одоо ч мартсан л да манай эмээ надад энэ товчийг ингэж нэг юу яахыг зааж ирсэн байхгүй юу? Зангидахыг. Тэгэл би эмээтэйгээ нөгөө хэрүүлээгүй. Үгүй эн чинь ингэдэг үстэй гэл. Тэгээд сүлд таваа нэ. Чи зүгээр л миний хийснээр ийгэдэгтэй эхлээд. Тэр Христ итгэгч хүмүүс заримдаа бид нар өөрсдийнхээ ийм байх гэж бодсноор биш. Тийм ээ. Эзэн юу гэж хэлсэн бэ гэдгээр явах нь урсгал сөрж тийм ээ. Өөрийнхөө бодлын эсрэг явах хэрэгтэй болдог. Бид нар Христ итгэхлээр амар тайван, сайн сайхан болно гэж боддог. Тэр нь үнэн. Гэхдээ тийм баймаар байна уу? Тэгвэл тэмц. Амар тайван баймаар байл. Дан хий. Ямар дан хийх юм? Сүнслэг тулаан. Бити зүгээр суугаад бай. Сайхан амар байна уу? Тэгвэл ажил. Антай баймаар байна. Тэгвэл амиа алд. Есүс чи ингэж хэлж байгаа. Нөгөө шавнар нь юу месаяч уг нь бол амар сүрж авахлантай гоё сайн сайхан байсан гэсэн чинь үхнэгээд яриад байх юм. Дээрэс нь намайг дагвал үхэх энтер гэдэг яана гэж магадгүй санаа зовсон шавнар нь. Харин Бурхны хаанчлал бол нэг пасторын айгуу гоё хэлснээр урвуу хаанчлал. Нийгмийн хаанчлалд хаан дээрээ суудаг байхад Христ итгэлд бидний жинхэнэ үйлчлэгч бол Есүс өөрөө хамгийн доор байдаг. Хин нэгэн хэрвээ одоо үйлчлэл одоо алдартай болмоор байна уу? Тэгвэл бусдад үйлчлэл гэж заасан Есүс. Энэ нийгэмдэр тэгдэг үгүй шүү дээ. Хэдий зэрэг дээшгаа тэр нийгмийн шат ахин төдийч чинээ улам залахгүй болдог хүн. Юу ч хийхэ болдог. Харин Бурхны хаанчлалд бол хэдий чинээ дээш алдартай болохыг хүсэн төдий чинээ бусдад үйлчил гэж хэлж байгаа. Тийм учраас анхны үеийн 90-ад оны пасторд амар завгүй өнөдөрч гисэн. Улам л үйлчлэлгүйгээд байх хэрэгтэй бол. Христэд итгэлийн амьдралыг бид нар өнөөдөр юу гэж төсөөлдөг вэ? Ийм хэрвээ бид нар биш те эзнээс зөвхөн амаа ангаагаал за сайн сайхан болгоод өгөөч би одоо өдөрт 3 далах иддэг болмоор байна ч гэдэг юм уу. Ингэх юм бол тийм Христ, тийм итгэл бол биш. Харин Есүс юу гэж хэлсэн? Та нар амиа аврахыг хүсэж байна уу? Тэгвэл алд. Юу гэж хэлж байгаа вэ? Амиа хорлох гэсэн үг үү? Үгүй. Зарим хүмүүс энийг буруугаар Христийнх ингэж ярьдаг гэж. Есүс хэлж байгаа гол санааг ерөөсөй ойлгохгүй. Тэгээ Есүс юу гэж хэлсэн? Сайн мэдээний төлөө, миний төлөө. Хэдий ч энэ амиа алдна. Төдий ч энэ тэрийгэ олно гэсэн. Энэ нь яг юу гэсэн үг юм? Сайн мэдээний төлөө, Есүсийн төлөө амиа алдна гэдэг чинь. Бид нар заримдаа тэгдэг. Би завгүй. Яагаад? Би ч энийг хийгээд эн чинь гэр орноо би авч явж байна. Би одоо өнөөдөр ингэчих юм бол тэнцээ сая төгрөг ингээл олох ёстой. Би хэрвээ ингээд цуглаан дээр чи юу ч олохгүй гэж заримдаа ярьдаг. Харин заримдаа бид нар нэг зүйлийг ярих. Бид нар сайн мэдээний төлөө үнэхээр тэгж гэнэ эсвэл зүгээр л цуглаан дээр ирж гэнэ. Үнэхээр Есүсийн төлөө тэрийг хийж гэнэ зүгээр л би цуглаан дээр ирж гэнэ. Энэ хоёрын хооронд зөндөл ялгаа байгаа. Бурхан тэрний ялгааг мэдж байгаа аягүй сайн. Бид нар магадгүй хүний нүдэнд адилхан харагдаж байна. Харин Есүс эзэн өөрөө сайн мэдж байгаа. Үнэхээр Бурханы хаанчлалын төлөө, Есүсийн төлөө би
өөрийнхөө амьдралыг зориулж байгаа бол эзэн өөрөө түүнийг мэднэ. Хангана гэдэг энэ үгийг заримдаа болохоор зүг зүгээр ингээд залхуу сууж ангууд Есүс аманд хоол хийгээл байх юм байна гэж зарим хүмүүс ойлгодог. Өлсмөргүй байна уу? Тэгвэл өлс гэсэн утгатай. Өнөөдөр яг хүмүүс заримдаа буруу ойлгодог. Барууны улсуудыг христчин улсууд гэж. Үгүй л дээ. Тэд нар одоо бол Христ итгэгч улсууд биш. Христ итгэгч хүмүүс зөндөө байгаа нь үнэн. Тэр одоо барууны улсуудын үндсэн нөгөө нийгмийн систем нь Христ итгэл дээр суурилсан систем байгаа учраас тэр айгүй гоё явдаг. Нэлээд хүмүүнлэг тийм системтэй. Анханасаа нөгөө Христ итгэгчдийн суурин дээр бий болсон Христ одоо төр учраас нийгэм учраас тэдний тэр одоо их хөгжил, тэр их сайн сайхан зүйл тэнд гарч ирж байгаа Христэд итгэгч хүмүүс би баян болмоор байвал би өөрийгөө бусдад зориулна. Тэрнээс би баян болмоор байвал дээр гарч ирээд бүх юмыг өөртөө авах гэсэн ийм ойлголт байгаагүй тэр хүмүүст. Өнөөдөр манай нүүрсний асуудал яригдчихэж байгаа шүү дээ, тий. Та нар тэр дотор оролцоогүй биз дээ. Оролцоод явж явах үе та нар. Тийм учраас Христ итгэлийнхэн дэгж та нар баян болмоор байвал өг. Нийгэм юу гэж хэлдэг? Та нар баян болмоор байвал бусдаас аваад л. Хожоол бай. Юу лээ? Хонжоол бай. Бусдаас цуглуулаад бай. Бусдаас химлээл бай. Тэгэх юм бол чи өөрөө баян болно гэж заадаг. Би Билл Гейтсийн за тэр Jobs энэдэрийн түүхүүд ингээд бизнесийн ертөнцийн түүхүүд ингээд заримдаа уншиж ингээд эсвэл сонсхолоор ингээд хамтдаа ингээд гоё эхэлж ирсэн нэгнийгээ жийтсэн ч гэдэг юм уу эсвэл хуураад юмын хов цагийг буцаагаад ингэсэн тэгээд ингэснээс болоод амар баян болсон. Харин Христ итгэлийн ертөнцид тэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр тэр бол жинхэнэ эд баялаг бол биш. Жинхэнэ эд баялаг бол эзний бидэнд өгсөн тэр баялагын тухай ярьж байгаа. Бид нар өг тэх юм бол улан баян болно л гэдэг. Өгөөдэй тэгэл баян болно. Яаж? Мэдгүй уг нь хооцрох хэрэгтэй. Хүмүүсийн нүдээр бол би өөрийгөө центр тавиад өөрийгөө хайрлаад хамгаалаад нүур амаа будаад гой болгоод байхгүй бол би үхэж таамархан. Уг нь бол гэтэл Есүс юу гэжсэн миний төлөө хаанчлалын төлөө та нар өөрийгөө зориул, амиа зориул, амьдралаа зориул гэх юм бол улам олж аавна. Энэ дэлхий дээр ч гэсэн бас хожим. Яаж? Мэдгүй энэ бол Христ итгэлийнхний нууц. Христ итгэлийнхний нөгөө гайхалтай нууц. Ер нь бол нууц биш л дээ гэхдээ нууц биш нууц. Яаж гэдгийг яагаад гэвэл тайлбарладаг учраас. Есүс тийм учраас энэ ч айгүй сонин тийм юм хэлсэн байгаа. Та нар энэ ертөнцийг олж авсан ч гэсэн хэрвээ амаа алдах юм бол ямар хэрэг байсан. Өөрөөр хэлбэл та нар ямар ч их баялагтай болсон, ямар ч их мундаг байсан гол ярих байгаа тэр үндсэн юм чинь ам. Тэр чинь байхгүй бол ямар хэрэгтэй. Тэр ам чинь хаана байгаа юм? Бурханд л байна. Өөр хаач байхгүй. Олж авах гэж байгаа гол зүйлээ зүгээр нэг наа талын юмнаас бити өгөөч гэж. Тэгэд эн чи Есүс бас нэг айгүй чухал зүйл 37 дугаар ишлэл дээр хэлсэн. Энэ дээр 38 дугаар ишлэл дээр энэ нүгэлт үеийнхэн дотор энэ завхаа нүгэлт үеийнхэн дотор надаас хэн ичиж байна? Тэрийг би дараа нь тэр үнээс би өөрийнхөө цогж авсан дээрх үедээ бас ичих болно гэж байна. Энэ юу гэсэн үг? Ичнэ гэдэг чи одоо ингээл ичхийг хэлж байгаа юу? Яг нүүр мөр нь улагаал ичдэг шүү дээ, тэр ичлтийн тухай яриаггүй. Христэд итгэгчийн амьдрал нь ил биш. Нуугдмал хэн байна? Христ итгэгч хүмүүс. Өөрөөр хэлбэл зарим Христ итгэгч хүмүүс ил байхыг хүсдэггүй. Би яг дотроод итгээд байдаг гэж. Тийм итгэл гэж байдаггүй, байхгүй. Ялангуяа Христ итгэлийн тухай ярил. Зүгээр л би танай одоо жишээл ажлынхан эсвэл сургууль ангийн хүүхдүүд чамаа Христэд итгэгч гэж мэдэх үү? Тэгэд чи бол улаан Есүс чинь гэж хэлж гэнэ үү? Тэгэх юм бол тэр чинь зөв. Зөв гэсэн. Нөгөө бидний урсгалын эсрэг байхгүй. Би уг нь бол ингээл мэддэхгүй өөрөө гоё ингээл Христийнхаа
юугаар өөрийнхөө тэр зарчмаар л ингээл гоё ингээл амьдрал тэр хүмүүст ингээл гоё хандах юм бол тэр хүмүүс намайг улам илүү хүлээж аваад би улам илүү сайн ажиллаад гоё байна гэж хүмүүс юм нь бол боддог. Харин Есүс энэ чи юу гэж хэлж гэнэ вэ? Тэгэхээр эсэргээр нь би бол улаан христчин. Би бол тэгнэ. Тэхгүй гэж байна гэсэн үг. Тэгэхдээ нөгөө нэг би анхны хэлсэн нөгөө нэг дарга байсан гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Христчинд итгэж хүмүүс амар хэцүү мэцүү. Тийм замаар бай гэсэн утгатай биш. Тэгэхдээ бусдын тэр урсгал дотор ажиллахан урснаа гэсэн утгатай бас биш. Тэгэхээр Есүс энэ чи юу гэж хэлээд байгаа гэхээр та яг тэгж нөгөө совныхын эсрэг амьдарч байгаа юу эсвэл яг өөрийнхөө амьдарч байна уу гэж. Усанд сэлж сурахын тулд эхлээд ус руу орж сурдаг. Би анх усан сэлэлтэнд явахгүй юу. Тэгсэн чинь шууд нэг багш бүгднгийн ингээд нөгөө энэ усан сангийн одоо энэ бассейны ирмэг дээр ингээд зогсоогоод анх нэгдэжсэн үе. Тэгэл за урагшаага бүгдээрээ нэг алах гэсэн чинь ингээд харсан чинь ус байгаа юм чи. 5 м гүнзгий ус. Тэгээ бид нар бүгдээрээ гайхаад хойш алах юм болов гэж хойш алах чинь урагшаа алах. Тэгэл бүгдээрээ орсон пил балгаад явцсан. Тэгэл шүү дээ юм самардаал гэсэн чинь нэг мод баригдаал тэгэл багш ингээд нэг мод өгөөл ингээд татчихдсан юм байна шүү дээ. Анх живд сурдаг. Живж юу ах вэ? Усанд орж дотор булхаж сурдаг. Бидний өөрсдийн зөв совин юу гэхээр хэрвээ ус руу орчих юм болж игэл толгоогоо инээ хүртлээ хил гаргаад тийм ээ. Жоох ингэж явах юм бол живхгүй гэж боддог. Харин ч тэгэх юм бол живдэг. Дараа нь усан зэл сурсныхаа дараа усанд хөвнө гэдэг чинь усанд дотор орохыг хэлдэг юм байна гэж ойлгосон. Зарим хүмүүс ч ингээ ерөөсөө энд нь ус хөрүүлгээд үхлээл гэдэг. Үхэн угаасаа. Ус чинь энэ дээш ингэж гарахгүй бол толгойн чин дээгүүр гарахгүй бол угаасаа үхэн. Эсрэг байгаа үстэй. Эсрэг бидний бодож ирсэнээс өөр. Яг нэг боксчин гэдэг шиг. Эсрэгээрээ тэр Христ итгэлийн амьдрал заримдаа олж авна гэж бодож байгаа бол хайхыг хэлж байгаа. Идэн гэж бодож байгаа бол идэхгүй байхыг хэлж байгаа. Айгуу сонио. Тэм учраас Есүс өөрийнхөө шавнарт намайг дахыг хүсэж байна уу? Үх гэж байгаа нь очиод би амби орж гэсэн утгатай биш шүү дээ тийм ээ. Яаж өөрийгөө биш намайг дагаад үз гэсэн утгатай. Өөрийгөө орох. Битээ өөрийгөө гол центр болгох энэ ертөнцийн. Тийм ээ. Гол одоо татах хүчин чинь чи биш. Тийм нарциссист биш хүн байдаг шүү дээ тийм ээ. Одоо би бүх юмны төвг ойлгоцсон. Тэрнээсээ бол гол төвөө ойлгох. Амьдралынхаа гол төвийг гэсэн ийм байдлаар Есүс тэнцээ хэлж байгаа. Тэгээд Есүс шавнарт одоо хэрвээ бид нар Матай болон Лук дээр байгааг хэрвээ харах юм бол тийм учраас та нар намайг дагмаар бол энэ тухайга ойлго, тооцоол гэж хэлсэн байна. Тооц. Барилгачин хүн ямар нэгэн барилгыг барихдаа энэ ажлыг дуусгах нь надад материал нь байгаа гэж бодож барьдаг. Цэрэг дайнд орж байгаа хаанууд энэ дайсны талыг бид нар ялна гэж бодож байн зарладаг. Тийм тооцоолгүйгээр юм хийж болохгүй гэж. Тэгэхээр хэрвээ бид нар Христэд итгэлийн амьдралаар бид нар амьдрах гэж байгаа бол амьдрж яваа бол биднэрт зовлон бол байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Дандаа гоё байна гэсэн үг биш. Бид нар зовлон байна. Биднэрт бэрхшээл байнга болно. Яагаад гэвэл бид нар Есүсийг дагаж байгаа учраас. Гэхдээ Есүсийг дагаагүй хүмүүс зовдөггүй гэсэн үг юм уу? Үгүй. Зовлонгийн доторх ялгаанууд тийч харагдаж байгаа. Сайн мэдээ бол миний төлөө гэж хэлсэн. Хүмүүс л усан хон дэртэй дэргүү үгэл хагцал тохиолдох учраас зовлон дэртэй дэргүү зохиолно. Эрүүл мэнд муу болно. Тийм ээ, янз бүрийн золгүйдэл, осол, янз бүрийн зүйл болно. Гониг хүмүүсийн амьдрал тохиолдог тэр бүх зүйл болно. Яагаад энэ бүхний гол суурь бол мэдээж хэрэг нөгөө гим нүгэл. Тийм ээ? Би биентэйгээ дайсан байгаа хүндрэлтний энэ асуудал. Өнөр хүндрэлттэй өнөөдөр амар дээд зэрэг төрсэн Элон Маск ярьж байгаа шүү дээ. Ирээдүйд бол өстой нөгөө юу лээ ухаалаг хиймэл оюун ухаан. Хиймэл оюун ухаан бол одоо өстой хүннээс дээр гараад одоо инээ дээрээ гэх. Тийм байхгүй. Библиэд гэж хэлдэг тийм байхгүй. Тэрний тухай маш олон эрдэмтэд одоо Оксфорд болон Камбриж инээ дээрээ эрдэмтэд зөндөө хэлж байгаа. Тийм байхгүй. Тэрийг зохиосон хүнээсээ илүү гарч сэтгэх тийм робот бүтээж болохгүй боломжгүй. Ямар ч алгоритм, ямар ч юмар бүтээсэн. Тодорхой хэмжээний одоо тооцоолол хийх боломж. Одоо ч гэсэн бид нар одоо ухаалаг юг ашиглаж л байгаа шүү дээ, гар утас.
ямар ч шугам холбоо юучгүй ээж тийм ээ бид нар долгионоор бүх юмыг авч чадж байгаа. Энэ бол гайхалтай зүйл. Тийм шүү дээ. Гэхдээ дэрийг бүтээсэн дизайнер байгаа шүү дээ. Хүн байгаа. Тэрнтэй л бурхнаас илүү гарах хүмүүс байхгүй бид нар. Тийм учраас зүгээр л гол центрээ эзэн дээр байлгах хэрэгтэй. Хүн ямар ч аимшигтай лаг мундаг болсон байсан харалт одоо дайн хийж л байгаа үстэй. Мэдрэл тэнэг байгаа үстэй. Хоёр жоохон хүүхэд хоорондоо зотлохлоор та нар бити мангартаа том болооч өсөөч, төлөвшөөч гэдэг. Томчул одоо байлдаж шүү дээ цаан чинь. Мундаг төшсөн учраас уу? Тэгэхээр Библиэлд хэлсэн битгий одоо хүмүүсийн бол өөрсдийнхөө зүн сон тийшээ урсж байгаа байх. Ингэж явах нь зөв байна гэж боддгоор бити яв. Болж өсөр. Тэгэхээр сөрнө гэдэг чинь ингээл дандаа нэг эсэргүү, дандаа ингээл талбай дээр жагсдаг хүмүүс бол гэсэн үг биш. Үнний төлөө, Христийн сайн мэдээний төлөө амьдр гэсэн утгатай. Амен. За тэгээ бүгд хамт залбирцгаая. Тэнгэрлэг бурхын эзэн минь танд баярлалаа. Тэгээд та өөрийнхөө үгийг биднэрт өгсөн. Тэгээд харин эзэн бид нар таны үгээр амьдрдаг байхад та туслаа эзэн. Өдөр болгон та биднийг өөртөөгөө адилхан болж өөрчилж тэгээд бид нар заримдаа өөрсдөө зөв гэж санагдсан зүйлээ биш харин таны үг юу гэж хэлснийг бид нар санаж өөрийгөө үгүйсгэж харин таныг дагахад та туслаарай. Хэрвээ тхийн төлөө бид нар хэрвээ зовлон амсах хэрэгтэй бол авч чаддаг. Үнэхээр өөрсдийнхээ амьдралыг цаг хугацааг, мөнгө төгрөгийг, үйлсийг энэ бүх зүйлийг зарцуулах ёстой гэвэл зарцуулж чаддаг. Тийм итгэлийн амьдралтай хүмүүс байхад та туслаач гэж танаас гуйж байна. Тэгээ та өөрөө амлсан. Тэгж амиа алдж байгаа хүмүүс харин амиа олох болно гэж хэлсэн. Эзэн минь та биднэрт яг тэр амьдралыг та бидэнд өгөөч. Есүс таны нэрээр үнэлбэрлээ. Амен.